Сайн байцгаана уу? Та бүхэнд өглөө өдөр орой мэндийг хүргэе. Би Money Education-ы Бацөрөг ах болон Цэрэнжав хоёроор зурчлуулж одоогоор Америкийн нэгдсэн улсын Edmonds College-д 2-1-2 хөтөлбөрөөр суралцдаг оюутан байна. Би та бүхэнд 4 төрлийн мэдээлэл бэлдсэн байгаа. Эхнийх нь наашаа ирэх зардал хэр болдог, хоёрт нь наашаа ирэх процесс ямар хөө өрнөдөг талаар, гуравт нь өөрийнхөө сурж байгаа сургуулийн жижигхэн тур бичлэг, дөрөвт нь өөрийнхөө амьдарч байгаа байрны жижигхэн тур бичлэг. Би наашаа ирэх зардлыг 7 хуваасан байгаа. Эхнийх нь Money Education-ы зурчлалын төлбөр нь 999 буюу 3.4 сая төгрөг болдог. Хоёрт нь сургуультай бүртгүүлэх application fee нь $50 буюу 170-аас 340 мянган хооронд болдог. Гуравт нь service fee $350 буюу 1.2 сая төгрөг. Дөрөвт нь элчин сайдын яамны ярилцлагын цаг авах буюу $185-оос $250 хооронд нийтдээ 850 мянган төгрөг орчим болдог. Тэгээд 6-т нь болохоор нисэх онгоцны билет $800 буюу 2.7 сая төгрөг. Манай сургуулийн нэг улирлынх нь гэхээр 3 сарынхаа төлбөр нь ойролцоогоор $4,000-аас $4,200 болдог. Энэ нь нийтдээ 13.6 сая төгрөг. Тэгээд 7-т нь манай байрны нэг хүний төлбөр ойролцоогоор $670 орчим болдог. Энэ нь 1 сарын 2.2 сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр нэг удаагийн гарах зардал нь нийтдээ 27-оос 28 сая төгрөг болдог байх нэ. За үеийн хувьцын хувьд гэх юм бол хэдүүлээ эхлэх гэрээгээ байгуулаад зурчлалын төлбөрийг өгчнө. Тэгээд тэгмүүд Money Education-ийн зүгээс бүх юмыг аягүй гоё тайлбарлаад дараалтаагаар хийх ёстой зүйлүүдийг нь хэлээд өчтөг болохоор ерөөсөө яарч сандраад яах юм битггүй байгаад асуудал ерөөсөө гарч ирэхгүй. Тэгээд бүр ингээд бүх юм шаардлагатай бичиг баримтуудын жагсаалтыг нь аягүй гоё ингээд бүр жагсаалт гаргаж өгвөл яг тэрнийхэн дагуу бүрдүүлээд явж өгсөний дараа тэдрээс ингээд залгадаг. Одоо ингээд ийм процесс явагдчихээн. Одоо application fee-ийнхаа төлбөрийг явуулаарай гэл. Тэгэл яг хэрэгтэй шаардлагатай бүх юмыг нь өгсөн байхад биднэрт ерөөсөө санаа зовоодох шаардлага байхгүй. Нэг л мэдсэн чинь хэсэг болцсон байсан. За миний хувьд гэвэл Цэрэнжав ах намайг хариуцж ажилладаг байсан. Айгу хөөрхөн ингээл байман залгаал. Заахындаа одоо ингэж шүү, тэгж шүү. Одоо хоёулынхад хэлийн оноо хэрэгтэй, хэлийн оноог явуулаарай. Одоо сургуультай бүртгүүлнэ. Тэгэл дараа сургуулийн урилганд ирчлээ гээл. Тэгэл одоо сургуулийн урилга ирсний дараа элчингийнхаа ярилцлаганд орно. Тэрэнд хүртэл бэлдэж өгдөг айгүй хөөрхөн. Бүх юм ингээд бэлдээд туслаад яг ингээд дистаралтай айгүй гоё авч явдаг. Тэгээд элчингийн ярилцлаганд бэлдэн гэдэг бол хамгийн чухал юм билээ. Элчингийнхаа ярилцлаганд бунчхан болгоос явагддаг шүү дээ. Тэгээд Money Education-ийн элчингийн ярилцлаганд хүртэл бэлдэж өгдөг. Одоо ийм асуултууд орж ирнэ. Иймэрхүү юм хэлж болохгүй, ингэж ярих ёстой, сандрахгүй байх ёстой гэх бүх юм нь гоё бэлдүүлж өгöd. Элчингийнхаа ярилцлаганд орсны дараа цэнхэр цаасаа аваад тэгээд цэнхэр цаасаа авсныхаа дараа онгоцныхаа тийзийг аваад ер нь бол явах бэлэн болчихж байгаа юм. За тэгээд тийзээ авсныхаа дараа би Бацөрөг хатар очив. Бацөрөг хатар очиод заахаа та байруулаад өгчээ. Одоо ингээд очоо. Одоо ингээд явах бүх юм маань бэлэн болчлоо. Одоо ингээд байраа олох хэлдэгтэй байна. Ингээд тэгээ Бацөрөг хайгуу хөрхийн төрсөн дүнрээ явуулж байгаа юм шиг бүх ингээд хямдхан гажгүнтэй айгуу гоё тогтохтой бүх юм бэлэн ингээд гоё шин байрнуудыг айгуу ингээд сэтгэлээсээ хайгаал. Тэгэл заахынд одоо ийм байраад одоо энэ таалыг чинь нөгөө бүгднгээс нь айгуу гоё санаа бодлыг нэгж айгуу их асуудаг. Тэр нь айгуу хөөрхөн. Тэгэл Бацөрөг ах дээр байраа сонгуулчаад тэгэл наашаа ирсэн. Одоогоор би яг Money Education-ээр явсан хүүхдүүдтэй хамт амьдардаг. Тэгээ бүгдээрээ нэг байр түрээслээд амьдрахад ер нь бол сарын төлбөр нь ойролцоогоор $670 орчим болдог. Ер нь бол ингээд олуулаа найзуудаараа ч юм уу ингээд байр түрээслээд амьдсан хамаагүй хямдхан санагцсан. Яа тэгвэл манай сургуулийн доорн л ороод өгсөн чинь айгүй юм жоохон тухгүй. Тэгээ дээрээс нь айгүй үнэтэй жоохон хэцүү байр байх шиг байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд байр олоод олуулаа түрээслээд амьдсан хамаагүй тухтай гоё санагцсан.
За бүгдээрээ манай сургуулиар аялцгаая. Манай гэр сургууль 2 хоорондоо 20-25 минутын зайтай байдаг. Автобусаар яваад очичдаг. За одоо автобусныхаа буудлаас буугаад сургуулийнхаа эргэн тойрныг харуулж байна. Манай сургуулийн бараг 40% нь айгүй ийм мод цэцэг навч байдаг. Тэгэхээр агаар нь бүр үнэхээр гоё. Та бүхний харж байгаачлан энэ бол сурагчдын оюутнуудын амрах хэсэг. Ишээ ороод хоолоо халааж идээд эсвэл буддаг ном будаад амраад унтаад юу хийснэ хийж болно, найзуудтайгаа юм яриад ч юм уу. Тэгээ зөндөө л ийм тоглоомнууд идэх болохоор бүгдээрээ суугаад ийм хөлөгч тоглоом дээр тоглоход айгүй гоё тавтай. Энэ бол манай сургуулийн номын сан. Номын сан руу орохдоо сурагч болгонд байдаг ID pass гэд сурагчийн үнэмлэх ихээ уншуулад номын сандаа хүснээрээ сууж хүссэн цагаараа хичээл хийх боломжтой. Энд харагдаж байгаачлан энэ компьютернуудыг бүх сурагчид хэрэглэх боломжтой. Дэшээ 2 давхарт нь сурагчид тусдаа суугаад хичээл хийх боломжтой, чимээгүй орчин суугаад амрах боломжтой, будангууд тэгээд ийм тасалгаатай ширээнүүд байдаг. Хэрвээ найзуудаараа суралцах ч юм уу, ямар нэгэн группээрээ ажиллах ч юм уу, эсвэл өөрөө ямар нэгэн бичлэг хийдэг даалгавартай байх юм уу, тийм хүмүүдэд зориулсан ийм тусдаа өрөөнүүд байдаг. Дуу нэвтэрдэг өрөөнүүд. Манай сургуулийн номын сан аюул том сэглүүхэн цамд ном эрэхтэй бол ном нь, компьютер эрэхтэй бол компьютер нь, сууж амармаар байгаа бол будангууд нь бэлэн аюул гоё тухтай том сэглүүхэн орчинтай. Энэхүү харагдаж байгаа барилгад хичээлүүд ордог. Бас дээрэс нь кафе байгаа. Сургуулийн кафе. Хэрвээ чи цайгаа ууж амжаагүй өглөөш хичээлд хийсэн бол кафе руу ороод айгүй боломжийн үнээр кофе, сэндвич, бүх төрлийн өглөөний цайнууд, жимснүүд, йогуртнууд гардаг. Би дараагийнхаа хичээл тацрахад айгүй хурдан гүйлгээд харуулчих жуучлаарай. Гэтэ айгүй юм том зайтай. Тэгээд бүх юм нь айгүй боломжийн үнэтэй. Энд чи суугаад хичээл хийгээд юмаа идээд эсвэл авчирсан хоолоо халаад идэж ч юм уу тэгээ суух бүрэн боломжтой. Энэхүү харагдаж байгаа барилга нь манай сургуулийн хамгийн сүүлийн үед баригдсан барилга. Миний бодлоор дандаа ийм шинжлэх ухааны хичээлүүд ордог юм шиг үлээ. Computer science, эсвэл цэвэрлэгч юмч, тиймэрхүү хичээлүүд нь ордог юм шиг үлээ. Гэтэ хүснээрээ ороод тухтай хичээл хийгээд суух бүрэн боломжтой. Манай сургуулийн хамгийн гоё юм нь манай сургуулийн нийт багш нарын 70% нь яг зааж байгаас хичээлийнхаа мэрэгчлэр ажилладаг багш нар бид юм билээ. Одоо жишээ нь би бизнесийн анги авч байгаа. Манай бизнесийн багш яг өөрөө хэвийн бизнестэй. Тэгээд яг бүрэн юм туршлаган дээр суурилж заадаг. Одоо жишээ нь хэрвээ байгаль орчны чиглэлээр багшилдаг бол яг байгаль орчныхон чиглэлээр ажилладаг гэсэн үг. Манай сургуулийн зал бас бүх сурагчдад нээлттэй саксны бэлтгэл, волейболын бэлтгэл, тэгээд дээрээс нь жимийг хүснээрээ ашиглаж болдог. Волейболын бэлтгэл, саксны бэлтгэлтэй хамт бэлтгэл хийгээд явж бас болдог. Бүх юм нь аюул нээлттэй байдаг.
Миний амьдарч байгаа байрны хувьд айгүй орчин үеийн шийдэлтэй суугаад лоббиндээ суугаад амарчуулна. Тэгээд 2 жимний өрөөтэй, нэг нь спиннинг өрөө, нөгөөх нь жимний өрөө. Гэт 2 жимний өрөөтэй бас хүснээр ашиглаж болно. Манай байрны хамгийн том давуу тал нь болохоор эхний 8-7 хоног нь үнэгүй байдаг. Байрныхаа түрээсийг төлцөн бахад энэ байранда багтаж байгаа бүх зүйлийг хүснээр хэрэгжилж болдог. Бүх захиалсан ачаа бараанууд нь бүгд байранда хүрээд ирдэг. Одоо энэ харагдаж байгаачлан суугаад хичээлийг хийх тасалгаатай өрөөнүүд, тэгээд дээрэс нь усан бассейн, халуун жакузи, энэ ингээд хурлын өрөө, тэгээд сая хэлсэнчлэн spinning room гэд бүгднийг хүснээр ашиглаж болдог. Одоо энэ харагдаж байгаачлан миний хамгийн дуртай хэсэг буюу будинтай, зурагттай, зурагтаараа хүснээр юм үзэж болдог. Тэгээ хамгийн гоё юм нь кофе машинтай. Хүснээр кофе ууж болно. Одоо миний суудсан байгаа юм бол Сиэтлын яг дундуур нь явдаг хурдны галт тэрэг өндөр барилгуудыг харуулсан. Ер нь бол ихэнх юм хурдны галт тэрэг автобуснууд 18-аас доош настай хүүхдүүдэд нөгөө үйлчлэлт юм билээ. Тэрнээс дэш явж болоод ирэхээр залуу хүүхдүүд гээд $2. Америкт сурч амьдрах хэрэг гэдэг вэ? Би энэ зэрхээс өмнө айгүй өөр бодолтой байсан. Айгүй мөрөөсгөл ойлголттой. Яг гэвэл дандаа юм Америкийн зэрэгтэй кино айгүй их үздэг байсан. Яг тэрншэл бодсон байсан. Тэгээд яг ирсний дараа миний бүр бодол шал өөр болсон. Яг гэвэл Edmonds College Вашингтон мужийн линүүд гэдэг хэсэгт байрладаг. Одоо миний байгаа газар бол айгүй тийм тайван, аюулгүй. Тэгээд хамгийн гоё юм нь сургуультайгаа ойрхон одоо юм том дэлгүүрүүд байдаг штэ. Target, Costco. Тэгээд эднэртэйгээ аюул ойрхон. Тэгээд хамгийн гол нь яг миний амьдарч байгаа байр болохоор яг Alderwood Mall гэдэг аюул том одоо их дэлгүүр шиг тийм дэлгүүрийнхээ хажууд байрлалаа. Одоо ингээл бүх юмтайгаа аюул ойрхон болохоор ер нь энэ хавьяас ер нь холдоодох юм бол шаардлагагүй. Цаг агарын хувьд гэх юм бол айгу одоо ихтэй борооных нь үйлрэл нь эхэлж байгаа болохоор өдөртөө айгу халуун тэгээ шөндөө жоохон хүүтэн болж эхэлж илээ. Шөнө өглөөд айгу хүүтэн. Яг л нэг намрын цаг агаар. Ер нь баг Монголын цаг агаараас их ялгахдаггүй. Зүгээр яг цас ордгоо, цас нь бороо. Ер нь дандаа л бороо орол. Тэгтээ айгүй гоё, аюулгүй, тайван, байгальтайгаа ойрхон. За хэрвээ айгүй юм гоё том хот руу яваад хаяа ингээд гоё том хот руу нэгэн дэлхийний гадаад ирсэн юм айгүй гоё том хот руу яваад гоё өндөр барилгууд хараад дэлгүүрсэл гоё тэгж юмар санагддаг. Тэр үедээ зүгээр л автобуснаа суугаад тэгээд ийм хурдны галт тэрэг суугаад нэг 40-50 минутын зайтай арай 40-50 биш юм байна. 30-40 минутын зайтай мөн 30-40 минутын зайтай манай Сиэтл хот маань байдаг. Айгу өндөр барилгатай, айгу гоё. Гэтэ хаяа тийш явах айгу гоё байдаг. Тэгээд манай энэ хавьд далайн айгу ойрхон. Хаяа далаараа явал тэгэл их гоё сэргэл аммаар байгаа үед гэрээ санс үед ч юм уу сайхан далай дээр очил далайн чимээс сонсвол ингээл суучих айгу гоё. Тэгээд заримдаа хаяа гоё ингээл хот мот руу явал гоё юм үзмээр ивэл сайхан хот руугаа явал. За миний 1 сарын зардал гэвэл мэдээж байрны төлбөр орон $675, хоёрт нь сургуулийн төлбөр $1100, гуравт нь хоол хүнсэн дээр манай гэрийнхэн ер нь бол том юмнууд бүгдийг нийлээд авчдаг. Тэр нь хамаагүй гай гүндэд тусдаг. Тэгээд
бусад одоо ийм жижиг шижиг юмнууд бол тусдаа аваад тэгээ угаасаа одоо манай бэр цаанаас хөргөгчтэй болохоор ингээд хөргөгч нь айгүй том ингээ олон тасалгаатай байдаг болохоор энэ чинийх гэл тэгээ хуваагаа авчдаг. За money education-ыг сонгох 3 шалтгаан. Эхнийх нь бүх насны хүмүүс гадаадд сурч амьдрах боломжийг айгүй боломжийн үнээр санал болгодог. Би яагаад Edmonds College-ийн 2 дээр нэг нь 2 хөтөлбөрийг сонгосон бэ гэхээр 2 жил нь коллежтэй сураад арай хөнгөн хичээлүүд үзээд тэгээд эндхийн амьдралд тасаад хэлээд сайжруулад ер нь коллеж их сургуулиудын амьдрал яаж явагддаг талаар айгүй гоё суралцаад тасаад тэгээд үлцэн 2 жилийн яг ихтэй сургуультай төгсөөд Америкийн ихтэй сургуулийн дипломтой төгсөн гэхээр айгүй том боломжийг санагцсан. За хоёрт нь болохоор бүх юмыг айгүй тест дараалалтай айгүй нэг юм алхамаар тий айгүй тайвнаар ингэж явуулдаг. Яг тэгвэл шууд одоо ингэж пожигнал татаа гэж пожигнаадах юм байхгүй. Айгүй гоё тест дараалалтай. За одоо ингэ шүү. За одоо тгий шүү. Одоо ингэ хэлний хоног аавна. Одоо ингэ сургуулийнхаа урилгыг аавна, мэргэжлээ сонгоно. Хэлцэнгийнхаа ярилцлаганд орно гэл бүх юмыг тайлбарлаж өгөөд айгүй тест дараалалтай ингэж явуулдаг. За гурав дахь нь тэдний хамт олон. Бацэргах Цэрэнжав хоёрыг жоохон мулцгий. За Цэрэнжавхаас эхлэе. Цэрэнжавх айгүй нийтдээ угаасаа намайг хариуцж ажиллажсэн болохоор бид хоёр бүр ингээл Цэрэнжавх ингээл миний өмнөөс ингээл сандраал ингээл за ахын доо одоо хоёлаа ингэж байгаа шүү. Одоо хоёлаа ингэ шүү. Одоо ингээд тийм болж чи яаж чинь одоо тэр мөнгөө явуулаар ахын доо одоо ингээд сургуулийнх нь урилгын нэрчлээ одоо хоёлаа элчингийнхаа ярилцлага нь бэлдээ. Тэгэл байж байгаа л залгаал намайг дуудаал тэгэл за алисуу одоо ийм асуултууд ингээд орж ирэх магадлал айгүй өндөртэй. Одоо энэ асуултууданд хоёлаа бүгдэнд нь хариулж бэлдэнэ. Гэл аюу сэтгэлээсээ тэгэл элчингийн ярилцлаганд бэлдэж өгвөл тэг элчингийнхаа ярилцлаганд би ганцгуурлалтаар тэнцсэн. Цэрэнжавх ах ээжээр баярлалаа та. За Бацэрэг ахын хувьд гэх юм бол хүүхдүүдийн одоо ингээ хариуцж ажиллаж байгаа бүх хүүхдүүдийн ингээ бүх юм бэлдэж өгөө, байр савыг бэлдэж өгөөд ингээ 50 амгалан явуулчаад ерөөсөө 50 амгалан байлгадаг. Араас залгаал за яаж чинь ахын дүү за яаж чинь гэл тэг манай байранд хэд бүгдээрээ money education-ээр ирсэн. Тэгээ яг би ингээл Бацэрэг дээр ирж дуусгууд манай өрөөний охин руу залгаал. За яаж чинь ахын дүү гэл ахиад лнээс нь бүгднийг асуувал өдөрт нэлийн хугацаар ирдэг баха манайх. Тэгээ айгүй гоё ерөөсөө хүүхдүүдийг ерөөсөө хайдгүй нэг юм дүүнараа явуулсан юм шиг хүүхд болгондоо ингээл айгүй юм сэтгэлээсээ ингээл бүх юмыг болгоод өгчий, бүтээгээд өгчий, энэ хүүхдэд ингээ шинэ боломж нэгээд өгчий гэж явуулаад тэгэл араас нь за одоо энэ хүүхэд ингээ яаж байгаа бол хэр байгаа бол гэл айгүй санаа тавьж тэгж залгадаг нь айгүй гоё. Тэгэл бид нар чинь мэдэхгүй юм болол тэгэл энэ чинь ямар нэгэн байрны асуудал ч юм уу, сургууль дээр асуудал ч юм уу, тиймэрхүү асуудлууд гарахаар дандаа Бацэрэг ах руу залгаал. Йоо ахаа ингэчлээ одоо яана гээл тэнгууд Бацэрэг ах тэр холоос манайх 15 цагийн зүрхтэй байдаг хгүй. Тэгэл яг энэ тий өглөө болж хахад Монголд шүн болж байна. Тэгэл шүнжээсээ хамаагүй тэгэл хариулал яасан байх юм дөө. За ингэсэн үү за одоо би юу зохицуулаад өгье гэл бүх юмыг тэр холоос хүртэл ингээл явсны дараа хүртэл зохицуулаад битэдийг аягүй халамжлаад тэгээ бийдэг. Хоёр ахтаа баярлаа. За ингээд хамгийн төгсгөлд нь money education-ийнхаа хамт олонд Цэрэнжавх Бацэрэг ах хоёртоо баярлаа. Биднийг ингэж анхаарч явсны дараа хүртэл стил залгаж анхаардаг. Тэгээ бидэнд ийм гоё боломжийг олгосонд зөндөө их баярлалаа. Бүгдэнд нь ажил амжилт хүсье. Миний бичлэгийг үзэн та бүхэндээ бас баярлалаа. Ийм гоё боломжийг хатгаад аваарэ. Баяртай.